2014 онд толгойтын замын шинжлэх төсөлд 14.9 тэрбум төгрөг төсөлсөн. Гэсэн ч зам тээврийн сайдын багцад багтсан мөнгийг нийслэл рүү шилжүүлснээр толгойтын зам засах асуудал мартагджээ. 2 жилийн өмнө урсгал засварын ажил хийгдсэн. Мөн л чанарын өндөр түвшинд хийгээгүйгээс үүдэж зам хагарч эвдрэн иргэдийн түрүүштэй мөнгийг нэмэгдэх шалтгаан болсон гэдгийг жолооч нар хэлж байна. За сонгоны хайрхан дүүргээс улсын хурлын сонгуульд тэрвэж даваг за мөн сумья базар Эрдэнэ чимэг гишүүд бол сонгогдсон. За сонгогдож гарч ирэхдээ иргэдэд бол толгойд авцрагуулын чиглэлийн энэ замыг засна гэсэн амлалтыг бол хэлж гарч ирсэн байгаа. За гэтэл яг одоо 4 жил өнгөрсөн байхад толгойд авцрагуулын чиглэлийн энэ зам бол засагтаагүй аюулын хэмжээнд хүрсэн байгааг бол жолооч иргэд бол хэлж байгаа юм. За яг одоо харж байгаачлан энэ зам нь яг жолооч нарын машиныг маш ихээр эвддэг, эдийн засагт маш их хохирол учруулж байгааг жолооч нарын зүгээс хэлж байна. За холбогдох албан тушаалтнууд энэ замыг засахад анхаарлаа хандуулаач хэмээн жолооч нарын зүгээс хэлж байна. За энэ бол одоо удаж гинэ үү? Засахгүй энэ бол машин тэрэг бол ерөөсөй байнгын хэмгэлдэж шүү дээ. Өдөрсөн тэгэл өдөр болгон цапаас хэлбэгэнд дөргөө зарцуулна. Тэмэрхүүлэгдэж шүү дээ. Хэр удаан таксинд? Би одоо 3 дахь жилдээ явж байна. Тэр оронд бол эдийн засгийн бүр маш их хэмжээний мөнгө хохирол. Тэгэлгүй яах вэ? Одоо олсон хэдийгээ буцаагаас хэлбэгэндээ зараад дуусчих юм чирээс. Тэгээ цөөх хэдэн цаана нэг хоолндоо бүртээ тэгэл цаг дөрийн байдал хэцүү болохоор юм л авч ирсэн. Нойдны авсан миний тэрэг одоо доод идээнг бол ирээс тэр чигээр бүх хөдөлгөөнд орсон ирээс ямар ч засвар аваад ирээс нэг 2 сар болдог. Тэрнээс үгүй ирээсээ хугацаа байдгүй шүү дээ. Ирээс одоо за үнэхээр хэцүү болсон ирээс дээ. Машин тэргэнд маш их галтаа. Иймэрхүү яваа одоо тэгээд энэ дэр одоо утгагүй нэг арга хэмжээ авч өгөх зүгээр юм байна. Бодох ирээс машин тэргэнд маш их галтаа болох. Зөв явхад ч хэцүү одоо тийм энэ нүхт ойрж яваад янз бүрийн ославаар маш их гар. Жолооч нар эвдрэл нүхт ойрж гарах гэж замын хажуугаар эсвэл урсгал зурж бусад хэрэгтэй мөргөлдөг. Мөн машины амортизатор муудаж өндгөн тулгуур нь хугардаг гэлээ. Толгойт авцрагуулын энэ зам дээр зам тээврийн осол гэмтэл хамгийн ихээр гардаг байна. За энэ он гарсаар тухайн зам дээр осол хэргийн улмаас нэг хүний аймнаас иргэцсэн. За бусад бүх тохиолдол нь бол эд материалын одоо хохиролтой зам дээр осол хэрэгүүд бол бүртгэгдсэн байж байгаа. Тухайн зам бол нөгөө эвдрэл ихтэй тээврийн хэрэгсэл одоо жолоож явж байгаа жолооч нарт одоо хурд хэтрүүлэх ийм боломж олгодог учраас дандаа эд материалын хохиролтой ослууд бол дийлэнх нь бүртгэгдсэн байна. Өнгөрсөн жил толгойтын зам засах тендер зарласан. Хөгжлийн банкны санхүүжилтээр барихаар боллоо гэсэн мэдээлэл цацагдж байсан ч мөн л үлгэр амар сайхан дажаргасан. Албаныг сурвалжаас тодруулахад төслийн ажил замын үнэлгээний шатанд явж байгаа. Гүйцэтгэгч нь тодорч бол шинжлэлийн ажил эхлэн гэхээс өөр хариулт алгаа.